Ажилтны дөрвөлтийн бодлогын байнгын хороо яг ямар асуудлуудыг эрхэлдэг юм бэ гэд одоо ихэнх асуудлууд нь эдийн засгийн байнгын хороо руу явчихдаг болохоор тийм ойлголтын зөрүү байгаад байдаг шиг байдаг. Тэгэхээр Монгол Улсын их хурлын тухай хуульд болохоор 23-ийн 1-д ажилтны дөрвөлтийн бодлогын байнгын хороо эрхлэх үндсэн асуудал нь ерөөсөө л үйлдвэрлэлийн бүртэмжийг өсгөх ёстой, жижиг дунд үйлдвэрлэлээ бид нар дэмжих тийм хөгжүүлэх бодлогыг гаргана, хөнгөн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлнэ гэд хүнд үйлдвэрлэлийг дэмжнэ хөгжүүлнэ гэд. Тэгээ миний бодлоор яг энэ ажлын энэ байнгын хорооны гишүүний хувьар ажилтны дөрвөлтийн байнгын хороо сайн ажиллаж байгаа гэж бол үзэж байгаа. Тэгээ яг өнөөдөр одоо 2 сайдын танилцуулсан танилцуулга бол өмнө нь яг энэ хүрээнд хийгдэж исэн ажил нь ямар шатанд байгааг нь хэрэгжилт хэсэг дээр нэлээд дэлгэрэнгүй бичээд хэрэгжилт нь 0 байна гэд тодорхой хэдэн хуулийн төслүүдийг бол гаргаж өгсөн нь биднэрт нөгөө өмнө нь 4 жил хийгдсэн ажлыг давтахгүй байх боломжийг олгож гинэ гэж харж байна. Тэгээ энэ хүрээнд яг байнгын хорооны даргад нэг санал байна. Хөнгөн үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулаа гэд энэ байнгын хорооны өмнөх 4 жилд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн яамд бол хургуулж исэн юм байна. Тэгээ яг хэрэгжилтийг нь уншихаар бол 21 онд үзэл баримтлалыг нь баталсан юм байна. Тэгээ одоо сайд нар нь өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үзэл баримтлалыг шинээр батлах ажил явагдаж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо өмнө нь хэн хийгээгүй яагаад удсан нь бол тэгээд хариуцлагаараа тогтоогдох байлгүй дээ. Одоо цаашаа хурдан энэ ажлыг байнгын хорооноос шахамдуулж явъя гэвэл яг энэ үзэл баримтлалтай танилцуул яасан бэ гэсэн санал байна. Хоёрдугаар нь болохоор энэ үйлдвэр технологийн паркийн ажлын хэсэг ажилтны дөрвөлтийн бодлогын байнгын хороон дээр ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээнд бол үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр байдаг татврын дэмжлэгийг холбогдох татврын хуулиудад нь тусгаж өгөх энэ ажлыг бол бид нар яг ажлын хэсгээр ярьж байгаа юм л да. Тэгтэл өмнөх 4 жилд энэ бас яригадаад тэгээ хуулийн төслүүдийг нь оруулж ирээ гэсэн даалгавар бол өгсөн байна. Тэгээ энэ дээр бас ажиллажээ. Тэгэхээр энийг нь бас татаж аваад бүгдээр үзчихвэл хурдлах бах. 3-р нь болохоор хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхийн эдийн биржийн тухай хуулийн шинжилсэн хариулгын төслийг боловсруулаа гэсэн байна. Үзэл баримтлал нь бол ер нь бэлтгэгдсэн байгаа гэж уншигдэж байна. Арай батлагдаагүй байгаа юм байна. Тэгэхээр энийг бас татаж үзэх юм бол ажил их хэмнэхээр байна. За тэгээ дөрөвдөх нь болохоор энэ мал болон мал амтны гаралтай болон ургамал түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл тэр бүх үе шатыг нь мөрдөх тийм журмыг боловсруулъя. Захин бүртгэлийн нэгдсэн системийг бий болгоё гэсэн юм. Тэгээ энэнийг дөрвийг онцолж хэлж байгаа нь болохоор одоо энэ тайлагнал дээр бол 0% буюу хэрэгжээгүй. Тэгсэн мөртлөө хэрэгжилт хэсгийг нь уншихаар энэ нөгөө засгийн бүрэлдэхүүн холбогдох сайдууд нь солигдсонтой холбоотой хүлээгдэж байгаа юм шиг уншигдаад байгаа учраас манай бодлогын байнгын хорооноос эдгээр асуудлуудыг нь татаж аваад үзээд шахамдуулаад явах ийм боломжтой юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ дээр нь байнгын хорооны зүгээс мэдээллийг нь аваад тэгээ танилцах ийм саналтай байна.